тийм шүү дээ. Дулаахан хугацаа өмсөрөө. За ингээд өнөөдрийнхээ ээлжид очиндоо та бүхнийг уулзах бэлэн болсон байна. Студид маань шинжилгээ ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн докторант маркетер Нэмхүү ирсэн байна. Өглөө нэм сайхан хамраа. За өглөө нэм та дэвэн ажил тавтай сайхан. Тавтай сайхан байна. Сайн шууд мэдрэмжээ шууд дугаалцчих шүү дээ. Тэгж даарлаа гэж. Дайлтаа гэхчихсэн даарлаа гэж шууд хэлж шээ. За тэгэхээр бид өнөөдөр ямар сэдвээр ярилцж байгаа вэ гэхээр үзэгчтэй. Ер нь гарын үсгтэй холбоотой. Хүн ер нь таныг өөр чинь илэрхийлж байгаа зүйл бол ялчгүй бидний гарын үсэг байгаа гэдэг. Гэхдээ бид илүү дэлгүү бас гарын үсэг ер нь ямар ач холбогдолтой юм тэр талаас нь таниулж мэдүүлээд гарын үсгээ зохиохдоо бас яаж юу юм дээр анхаарах вэ гэдэг тийм зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Тэгэхээр хоёул гарын үсэг гэж яг юу болох талаар үзэгчтэй нэг товчхон хэлцүүлээ тийм. За тэгэхээр мэдээж бид нэр хорвоод бий болж төрхөөс мэдлэгээс буцах хүртэлх цаг хугацаанд намайг илэрхийлж байгаа, таныг илэрхийлж байгаа тэр зүйл маань мэдээж гарын үсэг. Тийм учраас гарын үсэг бол бидний хувьд одоо амьдралын маань нэгэн хэв шинжийг тэр дундаа миний зам төлөвийг, тухайн одоо таны илэрхийлэмжийг, албан тушаалыг, нийгмийн статусыг гэдэг юм уу бүх зүйлийг илэрхийлдгээр бол нийгмийн харилцааны гол таны танх тэмдэг болж идгээр бол чухал ач холбогдолтой зүйл. Яг тийм шүү. Ер нь их олон зүйлүүд дээр анзаарч байдаг тийм. Жишээ нь бид нар одоо юу гэдэг нь төрийн байгууллагатай ингэж харилцаа холбоо гэдэг ч юм уу. За эсвэл магадгүй ингээд та бүхэн маань одоо бидний хамгийн ихний зүгээр хэрэглэдэг зүйл бол бид нар банк байдаг шүү дээ. Жишээ нь одоо карт захиалга эсвэл магадгүй та данснаас мөнгө авах жоо тэний гарын үсгээр шалтгаалаад бидний тэр мөнгө гарах уугүй гэдэг хүртэл шийдэгдэх хэмжээний тийм. Тэгэхээр гарын үсэг бол ер нь бол таныг ингээд илэрхийлж байгаа илэрхийлэмжүүдийн бас нэгэн чухал хэсэг. Магадгүй бидний ингээд хэв шинжээсэн шалтгаалаад хүмүүс бас бие биенийд ингэж дүгнэлтийн тохиолдол бас анзаардаг юм. Гарын үсгний нөгөө хэлбэр зурлалтын байрлалууд ямар байна уу? За нөгөө хүн ч одоо офсынхоо орчинд тохиолдоход хиншүү хадлаа гэж тэгдэгтэй адилхан бас гарын үсгний хэв шинж буюу зөвхөн өөрийнхөө нэрийг биччихдэг. Эсвэл одоо яг одоо эцгийнхээ нэрийг яг хамт бичиж явдаг ч гэдэг юм уу тийм. Европынхан, за эсвэл Америкийнхан ч гэдэг юм бас нөгөө бөмбөрцгийн энэ тэнд байгаа хүмүүсийн хэв шинж өөр байгаа. Харилцаа адилгүй. Харилцаа адил. Манайх одоо сүүлийн жилүүдийн нөгөө монгол хүчгээ бас илүү төлхөөс оруулж байгаа тохиол анзаардаг. Тэгж байна. За босоо монгол хүч маань өөрөө төрийн одоо нэг аль бисны хэрэглээнд ороод ирсэн. Төрийн албан хаагчид маань болон төрөлтэй харьцаж байгаа аливаа байгууллагын босоо бичгээс заавал хэрэглэх ёстой одоо нөгөө сая оны 1 сарын 1-ээс бүр хэрэглээд байгаа учраас тэн дээр илүү бас хэрэглээ төлхөө нэмэгдэж байна. Энэ бол нэг талдаа үндэсний хэв шинж, агуулмж, ялгамж талаас бол хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр хүмүүстээс одоо хамт босоогоор нэг зурж байна. Яг одоо ууржингараа нэг зурсны дараа кириллээр нэг зурж байна. Давхар олон улсын төсөл хөтөлбөрт оролцдог юм уу? Эсвэл одоо бид нэг гадагшаа бизнес аяллаар яваад онцны буудлын дээр нөгөө асуумжаа бүглөктөө монголоор бичиж болтгоо, босоо бичгээрээ бичиж болтгоо. Тэгэхээр давхар одоо нөгөө глобал олон улсын аяллаар бас зурх хэрэгцээ шаардлага бас гарч ирж байна. Яг тийм шүү. Миний бас нэг онцлог байгаа зүйл нь юу гэх юм бол гарын үсэг дүүл яг ийм олон талын ач холбогдолтой байх нэ. Хэрэглээний соёл талаас бас өндөр соёлтой тийм. Тэгэнгүүт магадгүй бид нар бас зарим тохиолдолд зарим хүмүүсийн хувьд болохоор ингээд нэг юм хайхамжгүй хандаад байдаг бас тохиолдол байдаг шүү дээ. Гарын үсгээ зурна уу гэдэг ч юм уу үйлчлэгийн байгууллагууд нэлийг анзаардаг шүү. Ингээд хайждаг тийм. Зүгээр за нэг ач холбогдолтой юм биш учраас ингээд тухайн одоо жишээ нь хэрэглээнд гэдэг ч юм уу тийм учраас зүгээр ингээд татаад ч юм уу эсвэл нэг ингээд татаад шүү. Ямар гэж гарын үсэг хаад гэдэг тийм тохиолдол байгаад байдаг шүү дээ. Тэр тал дээр юу гэж хэлвэ? Тэнгууд яг тухайн гарын үсгийг зурж байгаа мэдрэмж, цаг хугацаа одоо яг тухайн тэр гарын үсгийг зурж байгаа иргэнд ач холбогдлын зэрэг сэтгэл зүйн байдал ч гэдэг юм уу ерөнхийдөө юм байл бүх юм маань нөгөө хамааралтай байдаг. Гэтэл буцаагаад тухайн үед одоо банкны нөгөө дараалал үүссэн орчноос ч юм уу эсвэл хэн нэгэнтэй ярьж байгаа ингээд хайхамжгүй байдлаар зураад тавьчих байгаа зүйл чинь буцаагаад бид нөгөө хуулийн өмнө хариуцлага үлээж байгаа намайг яг энэ хүн мөн баталгаажуулж байгаа тэр хөлбөр дээрээ хайхамжгүй хандсанаас хамаараа дараа нь гэрээний хүчний үйлдвэр бус байдал дээр дөрөмлөр зурагдсан байна ч гэдэг юм уу тийм янз янзын зүйл гарахад бол эрхцүү их асуудал маш ач холбогдолтой зүйл. Тэгэхээр одоо бид нөгөө яарад зурж байгаа гэхээсээ илүү тэнд ямар нэгэн байдлаар ач холбогдол үүсгэх хэрэгтэй гэсэн үг тийм. Сайн хэлсэн шүү. Яг ингээд таны зурсан чинь таны гарын үсэг чинь үгүй биш байна гэдэг ч юм уу тийм асуудал гарвал яах вэ тийм. Энд чинь аюултай байхгүй. Тэгээд яг ингээд нөгөө ойр ингээд тэр мэдээллийг аваад харцуу учраас би нэг дурдах гэдэг л да. Тэрнээс хэд ингээд нэг барамжаад байгаа зүйл биш. Зүгээр сая ингээд Америкийн суусын сонгуул болоод ерөнхийлөгч ингээд гарч ирлээ шүү дээ тийм. Тэгээд Дональд Трампын ингээд одоо шинэ үгдийн ингээд ойр тойрныхаа одоо ингээд мессүүд дээр ингээд мэдээж ингээд юу боллоо шүү дээ. Хүмүүсээ ингээд тодруулаад ингээд гаргаад ирлээ шүү. Зарлалаа шүү. Тэрийг би зүгээр ингээд саяхан харж ирсэн чинь тэн дээр ингээд зурсан тэр гарын үсгийн надад зүгээр ингээд ямар гоё сонирхолтой гарын үсэг вэ гэж харж ирсэн байхгүй юу. Бүр ингээд ийм гоё татал
хангалттай. Тэгэхдээ ингээд тэр одоо ингээд томилгооны хэсэг болгонд л ингээд хин чинь батламж болгоод өөрийнхөө гарын хэсэг сигнатурыг ингээд зураад шүү дээ. Тэрийг би ингээд харж байхдаа яг ингээд нэг давтамжтай яг нэг юун дээр ингээд баг ингээд компьютерт оруулаад ингээд гаргаад ирсэн юм шиг яг л ингээд хэсэгний яг ингээд өөр ингээд гараараа зураад байгаа байхгүй. Тэгэхээр надад зүгээр юм ингээд надад их сонирхолтой санагдчихсэн. Гой гарын хэсэг байна. Тэгээ дээрээс нь тэр гарын хэсгийн нэг хив шинж бүтцсэн бол ерөөс өөрчлөлт байхгүй да гэдгийг харж ирсэн. Тэгэхээр энэ илүү чухал болов гэдэг бодоод байна. Энэ талаас нь. За тэрэн дээр хүмүүсийн хувьд болохоор яг мэдээж яг нөгөө дата хэвшүүлж зурх. Гэтэл одоо 20 жилийн өмнөх гарын хэсэг зурж исэн байдал танд юм уу одоо үзэгчд маань гарч исэн бол 5 жилийн өмнөх банкны үйлчлэг авахдаа зурж исэн гарын хэсэг. Эсвэл харилцаа холбооны салбар дээр ч үйлчлэг авчихсан гарын хэсэг таних ялгаатай байна. Аль яаж яг зурсан байна харъя гэхээр энэ нөгөө хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, иргэний нууц, за тэгээд нөгөө захим гарын үсгийн хэрэглээч гэдэг юм уу те нөгөө захим багц зүйлийн хэрэгжилт ороод ирсэнтэй хамаалтайгаар бидний нөгөө үйлчлэгээний байгууллагад хурлын авдаг байсан зүйлийг тэр болоод байгаа маань буцаад гарын үсгийн хэрэглээний нөгөө нийгэмд ач холбогдлыг нь бас таниулж байгаа зүйл болж байгаа. Тэгэхээр бид нэр яг нөгөө хэв шинжүүд мэдээд өөрчлөгдөж 5 жилээр ч юм уу. Гэхдээ бид нэр яг тухайн мөрчлөн өөрийнхөө нөгөө насаагах тусам гэж яригдчихлээ. Ер нь судлаад үзсэн чинь ер нь гарын үсэг хэв шинж өөрчлөгддөг юм байна. Тэр хүний биологийн болон тухайн үеийн сэтгэл нийгэмд эзлэх статус зэрэгс хамааралтайгаар ингээ өөрчлөгддөг гэдгийг бол баталсан байл. Тийм бай. За одоо энэ хоёул жишээ бүр ингээ бидний бүр хойшцсан гарын үсэг байна. Тэг жишээ нь хамгийн түрүүнд энэ Пикассо байгаа дээ л да. Пикассогийн гарын үсэг бол бүр яг ингээ томорсон. Энэ чинь нөгөө зураг болгоно өөрөө ингэж хамгаалдаг учраас тэр хүн бол байнгын давтал шийдэж байгаа учраас энийг одоо алдсан гэдэг хэлбэр байхгүй. Уран бүтээлч хүмүүс бол илүү нөгөө яг хувийн брендинг гэдэг зүйл дээр бол энэ яламж илэрхийлэмж нь бол яг энэ гарын үсгэн дээр илүү том юм. За сая та хэлж байгаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ялтын дараах гарын үсгийн мэдрэмж. Гэтэл хоёр улсын төрийн тэргүүнүүдийн өндөр хэмжээний айлчлалууд дээр санамжчгууд явдаг. Сая одоо Чех болон Польш улсад Монсын ерөнхийлөгч түүнийг дагагдж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд хамтын ажиллагааны гарын үсгүүд зурж байхад тэр хүмүүсийн нөгөө ач холбогдлын зэргүүд болон зөвхөн телевизээр гарч байгаадаа анхаарал хандуулахаас илүү улсаа төлөөлж байгаа тэр мэдрэмж бол бас чухал байдаг учраас анхаарамж мэдрэмжүүд бол яг л таны хэлж байгаа нөгөө ижлэхэн хэв шинжтэй байдаг байх ёстой. Тэгэхээр одоо уран бүтээлчд бол яг ийм байна. За бидний мэдих Coca-Cola ч юм уу эсвэл Disney, за бидний мэдих Ford брэндүүдийг аваад үзэх юм бол яг энэ гарын үсгийн ялгамж чанарыг бүтээгдэхүүн үйлчлэгнийхээ брендинг байгууллагынхаа лого болгож өгч байгаа. Тэгэхээр хувь хүн дээр ч гэсэн бид нар гарын үсэг зурж байгаа маань хувь хүний брендинг чухал. Байгууллага аж ахуйн нэгж үйлчлэгээний хувьд бол энэ нь байгууллагад л хийж байгаа учраас бас маркетингийн томоохон түүл болж байгаагаар бол бас ялгаатай гэсэн. Тийм байна. Одоо шинэ энэ хараа сайн нөгөө нэг энэ яг өнгөрчлөө өмнөхтэй нь болохоор энэ нөгөө нэг J-Leno-гийнх ингээ харангуй тэр хүний дүрс байгаа ч бүр. Тэгээ Disney гихтэр бол одоо нөгөө Mickey Mouse-ийнх нь байдаг ч юм уу те уран бүтээлчид дандаа креатив бүтээлч байдлаар ингэж янзаар зурж байна. Тийм байна. Одоо сая нэрээс олсон E буюу Kanye West-ийн чинь тэр ингээд гарын хэсгээс тэр бүр нэг юм туулаач юм уу улаан жив шиг нэг дүрс бүр харагдав. Бүр амтны дүрс хүмүүсээр хүртэл илэрхийлж байгаа тохиолдол байгаад юм шүү дээ. Сонирхолтой юм аа. Хоёул шууд ингээ энд бас цаас баг бэлдсэн байгаа тийм. Хоёул ерөнхийдөө бас нэг гарын хэсэг зохиоход юу юм дээр анхаарахлаар хоёул зүйлгүй шууд өгдөг тийм. За тэгэхээр яг энэ тухайн хүний нөгөө өөрийнх нь мэдрэмж, за нийгмийн гарал үүсэл гэдэг юм эсвэл одоо нөгөө ямар зан төлөвтэй магадгүй ямар шашин шүтдэг шитгэс хамааран тэр хүний нөгөө мэдрэмжүүд нь өөр байдаг. Тэгэхээр өөрийгөө илэрхийлж байгаа тэр хувилбар дээр тухайн хүн өөрийгөө яаж төсөөлж байгаа эсвэл тэр хүн хэр уран бүтээл сэтгэлгээтэй эсвэл ийм одоо тесрэлттэй өсөлттэй ийм нөгөө ирмэн хүн юм уу эсвэл за мөрөөрөө сайхан амьдчий дөө гэдэг юм уу гэдгээс хамаарат одоо бидний гарын үсгэндээ хандж байгаа хувилбарууд бол өөр. Чи одоо ингээ сая зурчаад цэд тавьчихж байгаа хувилбар нь өөрөө одоо хэвшмэл болоод үлдсэн дадал юм шиг боловч нөгөө талдаа ингээ сая нариулагчтайгаа холбогдоод юу болов гэд мэдээллүүдээ бас ингээ давтан шинээр үзлээ. Тэнгууд одоо яг нөгөө юмыг үнэлт өгөөд ажиллаа эхлүүлсэн бол ингээ дуусчдаг үнцэг тавьдаг гинэ. Өөрийгөө би нөгөө зураад байдаг. Гэтэл яг нарийн яг хэрэглээ талаас ямар байгаагаас нариулагчийн ач тусаар буцаж өөрийнхөө шинжийг дахиж одоо сурч үзлээ. Тий. Таны хувьд болохоор энэ гарын үсэг зэнэс хийж ашиглагдаж байна. За энэ баг 30 жил гарч явж байгаа дөө. Би ч юу бүр багтаа ингээд нөгөө надад ингээ гарын үсгийг ер нь зохио хийгээд хамт зохио хийгээд тэг зохиож ирсэн байхгүй. Тэгээд яг энэ хэв шинжээр бол маш олон жил явж байгаа. Тэгээд
би юусоо өөрчилж болтгоо. Яагаад гэвэл энэ чинь ингээд дараа нь ингээд насан туршид ирэнгүүт чи юу гэдэг ингээд хүчүүлүүд ингээд ороод ирсэн учраас одоо яг энэ тийм дээрэл ирэхэд явд. Тэгээд үсгний таталт яваад энэ хамгийн хойдлын энийг энэ мушгилсан энэ хэсэг энэ таталт болохоор аавын гарын үсгтэй байдаг учраас тэр аавын гарын үсгийнхэн бас хэв шинжийнх нь баг хэсгээс нь оруулж өгөөд ингээд хойж өгсөн гэх юм уу да. Тэгээд ямар ч намайг аав юу гэж танилцуулж ирсэн бэ гэхээр ингээд гарын үсгийг нэг үзэг татаж эхлээд тэгээд төгсгөөд яг ингээд дуусах хүртэл нэг бүтэн явуул илүү зохиомжтой байдаг гэж надад зөвлөж ирсэн байна. Одоо юу гэдгийг үсгийн ингээд бид нар одоо юу гэдэг гэрэлээ бичгчтэй бол A-гийн зураг, тэгээд 90-ийн зураг, H-гийн зураг баяр гэдэг ч юм ингээд нэг заримдаа салгасан тохиолдол байгаад байдаг шүү дээ. Тэгээд салгал ямар ч салгалт байхгүйгээр зүгээр үргэлжлэж явсараад тэгээд дуусах ч юм уу. Иймэрхүү байдлаар ихэдээ зааж өгсөн. Тэгээд одоо энэ бол ингээд яг дагаад явсан. Тэгэхээр яг нөгөө эхлэл том үсгээ овгийнхоо эхлээд эхний үсгийг томоор бичих юм уу? За зөвхөн өөрийнхөө нэрийг бичих юм уу гэх нөгөө эхлэхэд ярьж ирсэнчлэн. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө бол яг ингээд хэв хэмжээг аваад үзэхээр тогтмол нэг юм байх юм эсвэл урагшаа хашаа налуу байна уу? За яг нөгөө хүн шууд уншигдхууц өгөх юм уу? Тэгэхээр яг ингээд хичээгээд гой гарын үсгнүүд хийж болох боловч яг нөгөө таны хэлдэгчлэн хаана хизээ яг зурж гинөө тий? Осны буудлын дээр одоо олон сонсны буудлын дээр байгаа тохиолдлууд бид нэр ерөөсөө нөгөө сараач хуц эмчнэрийн гарын үсгүүд юм уу эмнэлгийн тодорхойлолтууд бол маш юм ойлгомжгүй юм шиг байгаа. Гэтэл тэр чинь яг заавалж бас ойлгомжтой байх албагүй. Гэхдээ таныг илэрхийлж байгаа энэ өнцөг нийтлэл төгсгөлүүд яг ямар байгаагаар одоо тухайн хүний зам төлөвийг илэрхийлж идэг хамгийн төгсгөлийн хийхдээ магадгүй юм нөгөө дээшээ өсөн дэвчийн бэлтгэл гэдэг байна. Яг наадах нь өөртөө гадлаа. Дээшээ одоо ингэж өсөлттэйгээр төгсөж ивэл ямар юм доош нь эргүүлээд ийм онолттой юм шиг хийчихвэл ямар юм гэдэг юм бас юм зам төлөвийн бэлтгэлийн зүйлс бол байна. Энэ бол зөвхөн цэвэр тухайн улс орны зүгээр юу баг. Жишээ нь энэ гарын үсэг ийм болохын тулд эхлээд нэг ийм зүйлийг туусъя. Зүгээр одоо яг хэлэнгүүд бас ингэ нэлээд сайн санаж байна. Ингээд төгсгөлн доошоо байсан чинь надад за ингээд ийм төгсгөлөө явуулсан дээш нь татаад ингээд явуулна гэж явуулж. Тэгэхгүй бол ингээд төгсгөл ингээд дунаад ингээд төгсөөд байна. Тийм учраас жоохон тэр бэлэгшлэн тийм байвал гээд тэгээд миний болохоор нэг иймэрхүү байгаад байдаг. Гол ингээд дээшээ явж байгаа. Тэгээд ингээд татаад дуусгаж байгаа. Тэгэнгүүт энэ нөгөө нэг бас нэг юм Монгол хүмүүсийн өөрсдийнх нь бас зан төлөв онцлогтой. Эсвэл магадгүй орны соёлтой холбоотой ч юм уу. Бид чинь нөгөө дандаа ингэж дээшээ бэлэгшээдэг учраас нар зөв их орон гэдэгтэй адилхан нөгөө нар зөв зурх ёстой ч гэдэг юм уу те. Эсвэл одоо яг элемент үсгээс сурсан бичгийн хэв шинжээрээ зураад байгаа хүмүүсийг одоо ингээд харахаар магадгүй одоо нөгөө яг гэр бүл зохиогоогүй нийгэмд хариуцлага хүрээгүй эсвэл яг нөгөө ээжтэйгээ эсвэл гэр бүлтэйгээ ингээд одоо 40-50 жил хамт өссөн ч гэдэг юм уу те. Тэр байдал чи хүртэл өөрөө буцаагаад нийгэмд эзлэх нөлөөлөл дээр болон гарын үсгээ зурж байгаа нийгэмд өөрийнхөө нөгөө илэрхийлэмж өгж байгаа дээр хүртэл гардыг байна гэж бас хүмүүсийн нийтлэл дээр бол дурддагсан байна лээ. Зарим хүмүүс бүр зүгээр ингээд юу яаж илээ. Одоо шиг ингээд бүр ганцхан ингээд овгийн ихний үсэг ч юм эсвэл зүгээр нэрийн ихний үсгээ зүгээр ингээд бичээл цэвэр байх шиг ч юм. Эсвэл нэрний ихний үсгээ бичмүүд зүгээр ингээд доош нь хайдаг ч юм. Тийм тохиолдол бас байдаг юм билээ. Уран бүтээлчдийн хувьд за эсвэл одоо энэ дижитал орчинд уран бүтээлчид одоо дижитал артууд хийж байна. За эсвэл одоо магадгүй нөгөө уран зургийн зураачд маань бол ядчгүй бүтээлээ эсвэл одоо хөшөө төрөл хийж байгаа артистууд зайлшгүй одоо оронд нэмж нөгөө брендингийн тамгалалт хийж өгöd байгаа. Тэгэхээр яг нөгөө дээр би ярьжсэн чинь лого гэдэг зүйл чинь ямар ач тустай юм бэ гэхээр хамгийн анх нөгөө одоо Монгол адууны тамга эсвэл одоо Монголын нөгөө нүүдлийн соёлтой хамааралтайгаар хадны сүм зургууд дээр үлдэж байгаа хүмүүс ямрыг юу ийс эсвэл бүр манай эртний өмнөх 3000 жилийн тэртээс энэ гарын үсэг за брендинг логоны үүсэл явсан гэж үзээд яг энэтэй уялдуулаад бид нэр ингээд ажил үйлдвэрлэлтийн хувьсгал 1900-аад он 19-р зууны үеэс ахуулаад нөгөө хэвлэлэнд орж ач холбогдлоо ороод өнөөдөр бид нэр тоон гарын үсэг буюу цахим гарын үсэг хүртэх үеийг л туулж байна. Гэхдээ энд бол хэрэглээ талаасаа бид нэр эндээ ач холбогдлооч нөгөө таныг илэрхийлж байгаа гэдэг талаас нь бид нэр үн цэнтэй зүйл гэж харж авч үзэх нь чухал гэж харж байгаа. Тийм шүү дээ. Одоо шинэ нэрээ Walt Disney ингээд харсан чинь тэр араа яг одоо шинэ ингээд өөрийнхөө брендийг бүр ингээд нүүр царайг энэ бүр гарын үсэг дээр ингээд зурцсан байх жишээ нь ямар сонирхолтой юм бэ тий. Одоо томоохон байгууллагын юм уу бизнес эрхлэгчтэй үед шууд нөгөө дарцтай болчиход байна тий. Тийм ээ. Дараа ичвчдэрсэн ингээд дараа. Тэгэхээр яг илүү нөгөө дадцсан хэрэглээ болж байна. Дижитал байдлаар гар утсан дээрээсээ шууд аппликейшн байдлаар шийдэж болж юм ч юм уу. Хэрэглээ нь бол илүү хэлбэрчлэгдээд байна. Харин тэн дээр яг ямар өнгө төрхтэй байх
гэдэг талаасаа бол одоо яалтчгүй л та хэд маань өөртөө зурж байна. Давхар бас үйлчилгээ гараад ирсэн байлээ. Одоо ямар хоёр хэв шинжээс бүтсэн юм лого гаргамаар байгаа мó 15 ширхэг хувилбар тань санал болгоно нэг хаг сая төгрөгч гэдэг юм. Энэ бол яг үйлчилгээлээ. Гэтэл олон улсын байгууллагуудтай юм олон улсын гэрээ дээр гар үсгээ зурж баталгаажуулахад яалтчгүй тоон гар үсгийг цахим гар үсгийг шаардж байна. Adobe Sign дээр ч юм уу гар үсгийг зурх бол одоо бид нэр Монголд үйлчилгээ эрхэлж байгаа цахим гар үсгийн 3 үйлчилгээ эрхлэгчээд эднэрээс аль нэгнээс нь авсан үйлчилгээгээ хийгээд баталгаажуулчихж байгаа ч юм уу. Ийм хөгжлийн шат бол ингэж явж байгаа юм байна. Гэхдээ бид илүү бодитоор одоо шинэ яг өөрөө ингэж зурж бас нөгөө нэг хөвшиж дадлыг бас ингэ суулгах нь бас илүү чухал байгаа юм тий. Яагаад вэ гэхээр одоо юу гэдгийг сая тэр тамга хүртэл надад хүртэл ингэ тамга байдаг байхгүй. Тэгээ нөгөө номоо ингээ гаргаж яхад би ингээд ямар ч ингэ номоо ингэ тамгалж ингээд тэр чинь ингээ гараа зурах ингээд бүр хэцүү санагдаад тэнгүүд ингээд монгол хичгээр би ингээд яг нэрэлтнийхтэй энэ там гаргаж чад. Тэнгүүд миний үндсэн гарын үсэг болон тэр хоёрын ингээд зүйртэй ойлголт ингээд зүг ингээ хараад чинь тий. Тэнгүүд бид нар ингээд тамгаараа ингээд юу гэдгийг ингээд гарын үсгээ гоё ингээд хөвлүүлээд ингээд гаргачлаа гэж бодтонгууд магадгүй та ингээд нөгөө тамгалаад явуулсан чинь таны гараарыг ингээд бичих ингээд чадахгүй болоо. Тэр их ч юм. Тэр бас нэг юм сул болон сайн давуу талууд бас байх шиг байна тий. Зөв. Тэгэхээр нөгөө уугар чинь босоо бичгээр бичих. Эсвэл одоо таны нөгөө уран бүтээлч хүний хувьд номын буюу уран бүтээлийн нэр гэж бас нэг тусдаа. Тийм. Өөр нэг брендингийн нэр яваад байна шүү дээ. Одоо маркетруудын хувьд намайг за Нямхүүхээс илүү Няк. Мистер Няк гэж мэдээд байна. Гэтэл маркетингийн олон нийтийн ивентүүд дээр очиод нөгөө гарын үсэг сэтгэлд бичдэг юм дээр бол одоо жишээ нь зүгээр л Няк гэж бичээд үлдээчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ яг нөгөө хөв хүний брендинг талаасаа уран бүтээлийн нэр гэдэгтэй адилхан. Яг үндсэн нийгмийн статус дээрээ болоод хууль зүйн болон эрх зүйн талаасаа ойлголт авч байгаа зүйл дээр банкны үйлчилгээ харилцаа холбооны салбар дээр тэгээ төрийн үйлчилгээ авч байгаа дээр бол яг одоо үндсэн гар үсэг байгаа гэдэг. Уран бүтээлчдийн хувьд бол эсвэл маркетруудын хувьд ч юм уу брендингийн одоо хоншилт үсгэж байгаа хэлбэр дээр болохоор Няк гэдгээр явчихдаг ч гэдэг юм. Тэгэхээр таны одоо уран бүтээлийн хувьд номон дээрээ тавьж байгаа хэлбэр бол уран бүтээлчийн дарц хамаг болоод явчихж байгаа хэлбэр гэж тайлбарлагдчих бас байна. Тийм байна. Ингээд ялгаатай нөхөд ашиглаж болох юм байна. Өөр өөрсдийнхээ юу гэдгийг нөгөө ажил хийж байгаа зүйлсийнхээ онцлогтой тааруулаад ингээд брэнд бүтээгээд нэг талаараа энэ ч бас бүр брендинг үсээд явчихж шүү дээ. Тэр гарын үсгийг одоо шинэ сайн тэр Пикассогийн зургийг ингээд харахад бид бол энэ Пикассогийн тамгатай байх юм бол одоо энэ дэлхийд даяар бол одоо илүү үнцэнтэйгээр худалдаа дуудлага болоод ордог гэдэг ч юм уу. Энэ нь бол одоо шинэ энэ хүний гарын үсгээс нь шалтгаалаад энэ бүтээл бол тэр хүнийх муу юм байна гэдэг ч юм уу. Тодорхой ч юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд маш том өргөн цар үртэй нэг төрлийн соёл учраас үзэж таахын өндөр бас бид онцлог мэдээлэл өгч байгаа шүү. За маш баярлалаа. Хоёрын ерөнхийдөө ярилцлага дуусч байна. Өөр нэмэлтээр үзэгчтэй хэлэх зүйл байна уу? За өөр нэмэлтээр зүйл нөгөө сая таны хэлжсэнчлэн гарын үсгээ зурх нөгөө дадал хэв шинжийг одоо 49 өдөр дараалал өдөрт 100 удаа магадгүй ингээд зурчих юм бол таны хэв шинж үлддэг юм байна гэж илэрхийлж байгаа. Нөгөө талд нь яг нөгөө найруулагчийн хэлснээр яг сонирхолтой байх болов уу гэдэг энэ 2003 онд 10 дугаар ангийн шалгалтын материал дээр яг зурж исэн зүйл байгаа. Энэ дээр ингээд тий Хинтэй аймаг Тэмүүжин цэцлбэр 10 ангийн сурч Мягмар гар гэх 1 сарын 2003 оны 1 сарын 14 гээд. Тэгэхээр яг энэ үеэс ингээд зурж исэн хэв шинж энэ 2003 оны 8 сарын 25-ны ч гэдэг юм уу те ингээд өөрчлөлтүүд яваад ингээд 2000 оны 9 сарын 1 буюу 2003 онд байгаа 20 настай болоход гарын үсгийн хэв шинж маань ингэж зурагдчихсан бол өнөөдөр ингээд яг дахиад 20 жилийн дараа харахаар энэ өөрчлөлт бол нөгөө аж ахуй нэгж илэрхийлэн бизнес эрхлэгчийн талаас зурж байгаа гарын үсэг, маркетер талаас зурж байгаа үсэг одоо яг нөгөө анхны зохиомжилж ирээчилдэг байсан үе хоёрын хооронд бол ингээд ерөнхий параграф байгаа дээ. Яг тийм нөгөө илэрхийлэмжүүд маань бол өөрчлөгдөд явдгийг бас энэ баталж байгаа болов гэж байна. Тийм ээ. Тэгээд угаасаа юу ингээд анзаардаг шүү дээ. Одоо юу гэдгийг хүн ингээд бичиж зурж одоо юу гэдгийг ингээд үсгээр хүртэл ингээд одоо бичиж ингээд хийж явахдаа хүртэл нэгдүгээр ингээд авахд ямар байдаг вэ те? 10 дугаар ангид төсөл ямар болдог вэ? Оюутан болоод бас ингээд тэгээд хүмүүд байнга одоо юу гэдгийг хий соёлоор ингээд бичгээ ажил дандаа хийдэг тохиолдол гараараа ялангуяа бичдэг тохиолдол байх юм бол хий сайжирдаг. Тэгэхээр энэ чинь нөгөө байнгын давтамжтай ингээд хийдэл байгаа учраас те тодорхой хэмжээний бүтсэн байгаа юм ингээд сайжралтууд өргөдөг байнгын л явуулж идэг юм шиг тийм. За маш баярлалаа. Ажил амжилт. За баярлалаа. Та бүхэндээ бас баярлалаа. Гэвцэг амжилт хүсье. За маш баярлалаа. За үзэж та бүхэн иргэд шинжилгээ ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн докторант маркетер Нямхүү Тэнхүү уулзлаа. Одоо үргэлжлүүлээд бид та бүхэн